Ерөнхий эвийн тэтгэгч Primate. Хамтрагч Kitchen Studio. Мах. Байгаль эхийн олон сая жилийн турш уралж буй хамгийн нууцлаг бүтээгдэхүүн бол мах. Биднийг маханд дурлуулж буй гол хүчин зүйл яг юу юм бол? Үнэр нь үү? Амтан бүтцэн үү? Эсвэл амьдралдаа зооглож байсан хамгийн сайхан стекний тань дурсамж үү? Мах бол бидний өнгөрсөн үеийн онцлог шинж, өнөөгийн амьдралын салшгүй бүтээгдэхүүн. Тэгвэл ирээдүйд яаж хувьсах бол? Бид ирээдүйн хамгийн чанартай махыг одоо цагт бэлдэж байх боломжтой юу? Шинэ мах, амттай мах, эрүүл мах, байгаль орчинд ээлтэй, бас мэдээж антидотж ээлтэй. Primate яг адилхан, гэхдээ өөр төвшних. Бид антидот шаардлагатай хэрэгцээг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологиг ашигладаг. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Primate. Махны хувьсгал. Сайн байцгаана үзэгчдээ. Primate махны хувьсгал нэвтрүүлэг. Эрүүл мэндийг эрүүл галтгооноос сэдв доор та бүхэнд хүргэж байна. Хүний эрүүл мэнд юунаас эхэлдэг вэ? Ихэнх тохиолдолд хүмүүс зүрх, элэг, ходоод гэх мэт дотор эргэтэн рүү төвлөрч ханддаг. Хүний эрүүл мэнд амны хөндийгөөс эхэлдэг байна. Амны хөндийн өвчлөөс 200 мянган төрлийн өвчлөл бий болох үндсэлтэй байдаг. Гэр бүлийн, гишүүдийн хамгийн чухал зүйл бол ходоод. Буюу хөрөгч бол танай гэр бүлийн ходоод гэж та бүхэн ойлгох ёстой байна. Монгол улсын хэмжээнд нийт сая 200 мянган ерхий боловсролын хүүхдүүд байдаг. Энэ хүүхдүүд магадгүй 15-аас 25 жилийн дараа нийгэмд гарч бид нартай адилхан хөдөлмөрлөнө. Гэхдээ энэ хүүхдүүд эрүүл байх ёстой. Эрүүл мэндийг эрүүл галтгооноос. Миний өнөөдрийн чухалцал буй зочд бол хүүхдүүд байгаа. Сайн байцгаана хүүхдүүд ээ. За, цаг гаргаж ирж байгаад баярлалаа. За, өнөөдрийн хувьд болохоор бид нэр хэсэгхэн хугацаанд яг ширээний ард төвлөрч суугаад яаж бид нэр ер нь бол одоо зөв хооллох уу, эрүүл хооллох уу, за мэдээж нөгөө хотго халбах сэрээ яаж хилүүлээ зөв барих уу гэдэг техник, мэдлэг мэдээллийг та бүхэнд хэсэгхэн олгоно. Үүний дараа хэдүүлээ нэг самбар дээр нэг тодорхой хэмжээний жоохон мэдлэг мэдээлэл өгөөд дараад нь хэдүүлээ хоол хийх болно. Хоолн дээр яг хөөхөр хэдүүлээ 4 баг болж хуваагдана. 2-2-ороо. Тэгээд 2-2-ороо хуваагдаад өнөөдөр бидний юу хөөхөр бүгдөө тийм шин ногооны салат юм. За тэгээ хажууд нь болохоор нэг баг нь болохоор бургер хийгээд нөгөө баг нь болохоор паста буюу болонез паста гэсэн 2 төрлийн хоол зэрэг хийж тусгана. Та нар сонирхолтой байна уу? За окей. За. Эрүүл мэндийг эрүүл галтгооноос бид нар юун дээр төвлөрөх вэ гэхээр амны үндий. Та нар сард жилд хэдэн удаа шүдний эмчтэр очдөг вэ? Очдөг. 2 удаа очдөг. 3-4 удаа. 1-2 удаа. 1-2 удаа. 2-4 удаа. Окей. За. Тэгэхээр бид нэр юун дээр төвлөрөх ёстой вэ гэхээр хүний бие организм эрүүл мэнд хаанаас эхэлдэг вэ гэхээр амны хөндийгөөс эхэлдэг. Амны хөндий гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр бидний хамгийн чухалчлах зүйл бол хил байна. Хил. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр 3 сар тутамдаа бид нар заавал шүдний эмчтэр очих ёстой. Амны хөндийн өвчлөлийн 80% нь дотор эргэтнэрөөр нөлөөлнө. Амны хөндийн өвчлөөс 200 мянган төрлийн өвчлөл бий болно. Тийм учраас яах ёстой вэ гэхээр бид нар бүгд гэр бүлийн бүх гишүүд 3 сар тутамдаа заавал шүдний эмчтэр очиж явах ёстой. Заавал шүдний эмчтэр. Шүдний эмчтэр очиор яах вэ гэхээр мэдээж амны ямар нэгэн одоо өвчлөлтэй байна уу, ямар нэгэн одоо ургалт нь буруу байна уу, те хазалт, за тэгээд багдгүй хорхоо эзэн шүд ч юм уу. Ийм зүйлс байх юм бол мэрэгжлийн эмч зөвлөж өгдөг байна. Тэгэхээр тийм учраас бид нар яах ёстой гэхээр 3 сар тутамдаа заавал шүдний эмчтэд очиж явах ёстой. Та нар өглөө сэрээд шүдээ угаадгүй, эсвэл хоолоо иддэггүй, эсвэл ус уудаггүй. Эхлээд ус уудаг. Ус уун, шүдээ угаана. Аль нь зөв вэ? Эхлээд ус уух нь зөв. Зөв. Окей. Тэгэхээр
яах ёстой вэ гэхээр бид нар өглөөс ирээд тал, аяга, бүлээн усан. Дараад нь өглөө цагаа идэх. Дараад нь шүдөө гоо. Яагаад вэ гэхээр хил бидний хил 5 мэдрэхүйтэй. Хилийн уг хэсгээр гашуун, урагшлагаараа эсэглэн, урагшлагаараа давслаг, үзүүр хэсгээр чихэрлэг, гол хэсгээр энэ бүх амтыг мэдэрдэг 5 мэдрэхүйтэй байдаг. 1905 онд Япончууд энэ 5 дахь мэдрэхүйг нээсэн байдаг. Ингээд хүний хил 5 мэдрэмжийг мэддэг байх нэ. Тэхийн тулд яадаг вэхээр хамгийн чухал зүйл бол биднэрт хэрэгтэй зүйл бол шүлс. Шүлс. Тэгэхээр шүлс та нар одоо мэдэн те шүлс буюу ам. За дараад нь ходоод. Ходоод бас шингэн ялгаруулдаг. За тэгээд нойр булчирхайг бас шингэн ялгаруулна. Тэгээд цөс шингэн ялгаруулна. Энэ дөрвөн эргэтэн дөрүүлээ хоорондоо уялдаатай. Хэрвээ амны хөндий чинь ямар нэгэн байдлаар өвчлөлтэй байх юм бол доошогоо нөгөө гурван эргэтэнд яах нь заавал нөлөөлнө гэсэн. Алдаа зан гэсэн. Компьютерээр ярих юм бол тоглож байгаад гацчвал яах вэ? Асуудалтай гэсэн. Яг тэрэн шиг амны хөндий чинь эрүүл биш бол доошогоо алдаа заанаа л гэсэн. Тийм учраас 3 сар тутамдаа заавал шүтний эмчтэр очих ёстой. За тэгэхээр яг үхээр энэ хилний мэдрэхүйг бид нэр хэвэн ажилуулахын тулд бид нэр ямар нэгэн зүйлсээс татгалзах ёстой. Тэр нь юу гэхээр магадгүй одоо нөгөө бидний хэрэгэлсэн цуу хэрэгэлдэг гэртээ хэрэгэлдэг цуу өөр юу гэдэг нэг хоолн дээр нэмэлт хэрэгэлдэг энэ халуун ногоотой бүтээгдэхүүнүүд юм ийм зүйлсээс бид нэр аль болох татгалзах хэрэгтэй. Дайлангуяа хүүхдүүд. Яагаад тэгэхээр та нарын хилний мэдрэхүй хэвэн мэдэрч явах ёстой. Тэгэхээр ямар нэгэн хоолн дээр нэмэлт бүтээгдэхүүнээс аль болох татгалзаарай л гэж зөвлөж байна. Тэгэхээр хооллохдоо бид нэр хизээч цай ууж болохгүй. За юу гэсэн үг вэ? Яагаад би цай яриад юм гэхээр хил цайн дотор танин гэж гашуун бодис байдаг байхгүй. Тэр бодис яадаг вэхээр энэ хилний мэдрэхүүнийг бүгднийг гашуун болгоно гэсэн. Хооллохдоо бид нар цай уучих юм бол яах нь вэ? Энэ хилний бүх мэдрэхүүнүүд гашуун. Гашуурцсан тохиолдол яах вэ гэхээр Би амны үндэ гэж шүн мэдж байгаагүй. юу идэж байгааг мэдрэхгүй шүү дээ. Ийшээ мэдээлэл очихгүй шүү дээ. Энэ гашуун болцсон юм чи. Тэ? А хэрвээ энд алдаа заачих юм бол яах нь вэ? Доошогоо энд дахиад алдаа заа. Ойлгомжтой тий. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр маш энгийнээр тайлбарлах юм бол хооллохдоо бид нар хизээч цай уухгүй. Хооллохдоо бид нар юу уух вэ гэхээр Цэвэр ус л уу. Усыг л уу. Өглөө цай яагаад бид нар ер нь уух ёстой юм бэ? Та нар өглөө цай уудгүй бүгд. Уудгүй. Хаяадаа уудаг. Уудгүй хөхтөө нөө. хичээлээс хоцрох гээд тахтай нэг. Хичээлээс хоцрох гээд байхаараа. Би л ууддаг. Ууж амжиж гин үү. За тэгэхээр яг хэвээр вэхээр бид нэр заавал өглөө цай ууж хэвших ёстой. Яагаад вэ гэхээр өглөө цай уухдаа бид нэр сайн чанарын ус, тэгээ сайн чанарын дос хэрэглэх ёстой. Ойлгомжтой. Тэгэхээр өглөө цайг заавал ууж хэвшээрэй. Тэгээд дамаа байнга ингээд тогтмол аваа, дамаа ер нь арцтай байх. Бол ингээд би амир ирүүл ах гэж бод. Та ер нь орой хэдэн цагт унтдээ? 10:30. 11:30. Хаяада 12 моёр гээл. 12. За. Та нар яах ёстой вэ гэхээр бид нар бүгд биологийн цагаар унтаж амрах ёстой байдаг. Дайлангуяа 0-аас 16 насны хүүхдүүд орой 20 цагаас орондоо ороод 21 цагт унтцсан байх ёстой. Яагаад вэ гэхээр дотор бие өөрийн нийсэм чинь цагийн хуурийн дагуу ажиллаж амардаг байх нь шүү дээ. Бүгд ажиллаж амарна. Та нар унтахгүй 24 цаг яваад үзтээ. Боломжтой. Хэцүү. Ядарна. Нүд одоо юм харахгүй, фокуслж, төвлөрч чадахгүй асуудал болж эхэлдэг. Тэгэхээр Монгол улс суурь өвчлөл нь хүмүүсийн суурь өвчлөл 30-аас 40% байдаг. Тэр нь юунаас үүдэлтэй вэ гэхээр нойр. Та нар уцаа 5% зэрэглээд бүтэн өдөржингөө явах гээд үстэй боломжтой юу? Болохгүй. Тэгвэл та нар 12 цагт унтаад өглөө 5 цаг тийм үү 6 цагт сэрэхээр бие өөрийн нийсмээ 40%, 50% зэрэглэсэн байна шүү дээ. Тэгэхээр яах вэ? Тэр 50% зэнигийг та нар үсрээл 2-3 цагийн дотор дуусгана. Тэгээд яадаг вэ гэхээр тарих ядарна. Ядарсан тарихтай уу яадаг вэ гэхээр хичээл ойлгохгүй, багшаа ярьж байгааг ойлгохгүй, хэн нэгэнтэй ойлголцохгүй. Тэгээд дээрэс нь уур уцаар маш олон зүйл бий болж эхэлдэг. Стресс бий болж эхэлдэг. Тийм учраас нойрыг заавал бүтэн авчих хэрэгтэй. Тэгэхээр бид нар эрүүл мэндэд цаг гаргахгүй бол ирээдүйд ямар нэгэн байдлаар эмнэлэгт өөрийнхөө үлдсэн амьдралынхаа бүх цагийг гаргах тэр нөхцөл нь бүрдэж байгаа гэсэн. Ойлгож байна. Тийм учраас та нар цуглуулсан мөнгөө
Аялмаар өнөө эсвэл эмнэлэгт өгмөр өнөө. Сонголтоо. Аль нь үстэй. Тийм учраас эрүүл байхын тулд одооноос өөрийнхөө ам руу орж байгаа хүнсийг сайн судлах ёстой гэсэн үг. Тэгэхээр дэлгүүрээс өвчин бити худалдаж ав. Хүнсний бүтээгдэхүүнийг худалдаж авахдаа он сар, орц найрлага, шимт хижээл гэдэг 3 зүйлийг заавал уншиж явах ёстой. Заавал уншиж хэвших ёстой бид нар. Тэрэн дээр юу байна? Юу нь болохгүй байна? Энэ бүтээгдэхүүнийг би худалдаж аваад идэх үү? Энэ миний эрүүл мэндэд сайн уу муу юу гэдгийг та нар уншиж мэдчих ёстой. Заавал худалдаж авах та. Тэгээд ширхэхийн бүтээгдэхүүн хизээж битээ худалдаж аваа. Ширхэлц зарж байгаа бүтээгдэхүүнүүд хизээж битээ аваа. Яагаад вэ гэхээр ихэнх тохиолдолд хугацаанд дууссан эсвэл хугацаанд дуусгаж байгаа бүтээгдэхүүнийг задлаад хүүхдүүдэд ширхэл зардаг. Орц найрлагыг харах боломжтой, шим дижилийн унших боломжтой тийм савлгаатай бүтээгдэхүүнийг л худалдаж аваарай гэж зүйл. Ойлгомжтой юу? Та нар одоо дэлгүүр орохоор ер нь юу авдیں۔ Яг өөртөө зориулаад юу авах вэ? Борц. Борц. Борцогоо. Дандаа торт. Торт аваа. За өөр. Чихэрээ. Oh my god. Зармэг. За өөр юу авч чинь? Чипс авч чинь. Ундаа. Бичээ. Ихэвчлэн ширхээ олон. Ширхээ хоолнуудаа. Сургууль дээр юу? Окей. Окей. Тэгэхээр та нар худалдаж авч байгаа зүйл дээр маш сайн анхаарах хэрэгтэй шүү. Энэ яг эрүүл үү, эрүүл бус уу? Та нар 7 хоногийн гэртээ давтамжтай иддэг хоолнуудаа нэрлэлтэй. Будаатай ороо. Будаатай орог. Цэв. Цөөн. Гомтой шүл. А? Гомтой шүл. Гомтой шүл. Бууз. Ногоотой шүл өөр. Туушуур. Өөр. Мантон бууз. Өөр. Мантуутай шүл за. Өөр. Хүнтэстэй ороо. Хүнтөстэй орог. 7 хоног давтамжтай иддэг бол. Энэ хин дуртай гэж? Аав. Та нар аав нарын дуртай хоолыг л идэж байгаа. Та нар өөрсдөө меню байхгүй. Тэ? Би ийм хоол идье, ингэж идье. Тэгэхээр та нар гэртээ очиод яах вэ гэхээр зөвлөлтөн. Гэр бүлийн менютэй байх хэрэгтэй. Буюу гэр бүлийн цэцтэй байх хэрэгтэй. Нэгд өдөр нь тийм хоол, хоёр өдөр нь тийм хоол, гурав өдөр нь тийм хоол. Бид нар хүнсний бүтээгдэхүүнийг олон талаас нь идчихээж хүнд хэрэгтэй шимт хижээлээ авна. Тэрнээс 7 хоногт 3 удаа цөв идэх юм бол яах вэ? Шимт хижээл авахгүй. 7 хоногт 3 удаа бууз идэвэл яах вэ? Шимт хижээл авахгүй. Тийм учраас яах вэ гэхээр 7 хоног болгон өөр хоол идчихээж авах ёстой шимт хижээл авна. Монголчуудын ганц алдаа нь юу вэ гэхээр нэг талыг баримталж хоол иддэг. Уул цөв идэнэ. Эсвэл айгүй их бууз идэнэ. Буузыг шууд нэг дор амдаа игээд 1-2 зажлаа шууд залгидаг тийм. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр бид нэр олон талаас нь идчихээж өөр хэрэгтэй шимт хижээлийг авах бүрэн боломж нь нээгдэж байгаа гэсэн. Тэрнээс дандаа цөв идэх юм бол тэндээ шимт хижээл авахгүй. Ойлгомжтой юу? За. Бидний хамгийн бага хэрэглэх зүйл гэх юм бол сахарын агуулмжтай бүтээгдэхүүн ба. Сахарын агуулмжтай бүтээгдэхүүн, тэгээд чипс байна. Тэгээ муу чанарын тос байна. Та нар идэх дуртай одоо чипсэнд муу чанарын тос байдаг. Хамгийн их хэрэглэх ёстой зүйл гэх юм бол ногоо болон жимс, тэгээд ус. Та нар өдөрт яг та нарын насныхан бол өдөрт 1-1.5 литр усыг заавал уух ёстой. Заавал уух ёстой. Хүний бие организмын 70% нь ус, тархины эдисний 95% нь ус. Тэгэхээр яах ёстой вэ гэхээр та нар потенциал сайтай тархины эдистэй болохын тулд сайн чанарын ус уух ёстой буюу pH нь 7 дээр зааж байгаа усыг ууж хэвших ёстой шүү. Ногоо. Хүнсний ногоо бол 65-аас 95% усны агуулмжтай витамин, провитамин, за тэгээд эрдэс, бодис, за тэгээд артерийн тос буюу одоо хүний бие организмд нэн шаардлагатай тосыг агуулдаг. Тийм учраас ногоог идэж хэвшээрэй. Хөргөгч бол танаа гэр бүлийн хотоод. Хөргөгч чинь заваан байна уу, бохор байна уу, хөргөгчөнд мууцсан зүйлс байна уу, эсвэл чамайг өвдгөх, өвчлүүлэх зүйлс байвал хөргөгчнөөсөө гаргаж хаях хэрэгтэй. Хөргөгч бол танаа гэр бүлийн хотоод. Ойлгомжтой юу? Тэгэхээр хөргөгч ямар системээр ажилладаг вэ гэхээр машингийн. За энийг ингээ харах юм бол энэ хас харан дэм байгаа. Буюу хөлдөөдөг гэсэн үг тийм. За яг энэний дээдлэл юу байдаг вэ гэхээр махан бүтээгдэхүүн хадгалдаг. Буюу температур нь 0-оос 2 юм бид. Нэмэх 2. Тэгээд дээшлэхээрээ 4-өөс нэмэх 6 юм. Ногооны хэсэг. Тэгээд дээшлэхээрээ 6-аас 8 хэсэг буюу жимс,
За зарим нэгэн вариант ч юм уу эсвэл юм жижиг сажиг масл ч юм уу иймэрхүү зүйлсүүд байршдаг. Тэгээд хаалганых нь хавцсан нь болохоор 8-аас 12 хэм байдаг. Тэгэхээр яг үхээр хөрөгч ингээд өөр температураар яг нь өөр хэмээр үлээж бидний хэрэгтэй хүнсний бүтээгдэхүүн байршдаг байна шүү дээ. Та нар бүгд гэртээ хөрөгчтэй юу? Хөрөгчтэй. Хөрчний ном нь байгаа юу? Байхгүй. Хайчих. Хөрчний ном уншсан уу? Шаагүй. Уншаагүй юу? Тэрэн дээр юу гэж заасан бэ? Бахан температур. Тэгэхээр тэр температур дээр нь яг зөв байршил дээр нь бид нар хүнсний бүтээгдэхүүн худалдаж аваад байршуулах нь шүү дээ. Гэтэл яах вэ гэхээр бид нар номын авангуудаа хайждаг. Тэгээд энийг яаж ажилуулахаа мэдгүй шүү дээ. Тэгэхээр номын заавал уншиж явах хэрэгтэй шүү дээ. За хоолыг их хэмжээгээр идэхгүй. Буюу дан ганц юм цөв идээд авах шүү дээ. Хажууд нь жоохон салаад, жоохон шүл уугаад, тэгээд нэг жоохон үнцэн хоол байх жишээ нэ тэ. Цадах биш, шимд ижээлтэй хооллоо. Тэгжээж та нар ирүүл байна. Ийм цаг үед бид нэр ирсэн байгаа байхгүй. Зүгээр жишээгээр ярих юм бол яг одоогийн та нарын ч юм уу бидний энэ гэртээ иддэг хоолнууд ерөнхийдөө дайны дараах меню явж байгаа. Буюу дайны дараах цэс. Яагаад дайны дараах вэ гэхээр нүүрс усны агуулмж нь маш өндөр учраас Монгол уламжлалт хоолнууд. Тэгээд энэ өөр шинжлэхдээгүй магадгүй 40 оных, 50 оных, 60 онд явсаар байгаад одоо хүртэл энд хүрсэн байна. Тэгэхээр бид нэр шинжлэх ёстой, бид нэр энийг өөрчлөх ёстой. Гэхдээ хоолыг халааж идэхгүй байх. Буюу хонсон хоол идэхгүй. Хонсон хоол битгий идээрэй. За, давхар нүүрс ус идэхгүй. Нүүрс ус гэдэг нь юу вэ? Будаа. Будааны төрөл, гурилан бүтээгдэхүүн. За тэгээд төмөс ба төмсний гэр бүл тэгээд эрдэнэ шишээ агуулмжтай бүтээгдэхүүн. Энэ дөрвөн зүйлс нүүрс усны агуулмжтай гэж үздэг. Энэ дөрвөн зүйлсийг аль нэг нь давхарлуулж идэхгүй л гэсэн үг. За одоо тэгвэл хэдүүлээ ярих уу? Удаатай урга юутай? Төмстэй. За гурилтай шүл. Төмстэй. Цөөвөн. Төмстэй. Харж байна уу? Дандаа давхар нүүрс ус иддэг учраас монголчууд ихэнх тохиолдолд жингийн илтгэлтэй байна. Тэгэхээр давхар нүүрс ус идэхгүй. Нүүрс усыг ганцхныг л идэнэ гэсэн. Нэг бол гурилан бүтээгдэхүүн идэнэ, нэг бол төмс идэнэ, нэг бол будаа идэнэ. Хизээч давхарлуулж идэж болохгүй л гэсэн. Давхар идэж болохгүй. Тэгэх юм бол чи тэрийг шатааж чадахгүй бол яах нь? Таргалалт бий болно. Ойлгомжтой. Давхар нүүрс ус хизээч идэж болохгүй. За олон талаас нь идэх гэдэг саяных шиг. За бид нэр ингээд нэг ус ууж ин тийм үү. Дараад нь жоохон шүл байна. Тэгээд дараад нь жоохон салаад идэнэ. Тэгээ мах. За хачир. Зөвхөн төмс уугаач. Тэгээд ногоо. Тэгээд жоохон десерт буюу амттан. Ингэж бид нэр олон талаас нь идэх ёстой шүү. Идэж буй зүйлдээ анхаарах ёстой. Жишээлбэл та нар хооллохдоо зурагт үзэж болохгүй. Утас үзэж болохгүй. Компьютер үзэж болохгүй. Яагаад вэ гэхээр хүн нүдэрээ иддэг. Тэрний юу гэсэн үг вэ? Би хоол ингэж тавьчаад хоолоо аваад би зурагт үзэх юм бол яах нь? Миний анхаарал зөвхөн зурагт руу төвлөрөх нь шүү дээ. Тэгэхээр би миний анхаарал зурагт руу төвлөрөх юм бол би идж байгаа зүйлсээ мэдэхгүй учраас яах нь? Миний шүлс стандартын дагуу гарахгүй. Шүлс стандартын дагуу биш байхаар яах нь? Ходоод нойролцгой зүсний шингэн хэвийн ялгархгүй байх нь шүү дээ. Тэгэхээр хооллохдоо зөвхөн хоол руугаа анхаарах хэрэгтэй. Бид нэг тавг хоолыг 20 минут баг идэх хэрэгтэй. 20 минут сууж идэх хэрэгтэй. За өнөөдрийн хідүүлэндээ ярих юм нэг юм онлын хэсэг ингээд дуусчих. Тэгээ одоо яг үхээр би та нарт ингээд ширээ цэцсэн баг. Энэ ширээн дээр юу байгаа вэ гэхээр эднэрт хэрэгтэй халбах сирээнүүд байгаа. За энэ ямар учиртай вэ? Энэ ямар учиртай вэ гэхээр та жишээлбэл одоо ийм олон халбах сэрэгтэй нөхцөлд яаж хооллох вэ? Мэдгүй. Энэ золоод. Гэт за би та хэдэд ерөнхийд нь тайлбарлаад байна. За ийм их хэрэгсэл байгаа зүйлс яд вэхээр гаднаасаа дотгошоогоо иддэг гэсэн үг. Тэгэхээр гаднаасаа буюу захаас нь идэх гэсэн. Захаас нь дотгошоогоо иддэг. За хамгийн түрүүнд яд вэхээр хүүтэн зурш байгаа. Дараад нь шүл байгаа. Дараад нь бүлээн зууш, тэгээд үндсэн хоол, тэгээд амттан ингэж явдаг байна. За тэгэхээр яах вэ гэхээр за би одоо жишээ зүгээр та хэд харуулъя зэ. За ингээд хутга сэрээгээ бид нэр зөв барих хэрэгтэй байдаг.
За тэгээд мэдээж зөв сүн. Одоо та нар ингээд гараа ингээд тавьдаа яг ингээд. Тэнгуут чинь ингээд нурууч хогтоод. Ингээд энэ бол зөв суулцсан юм. Нэгдүгээр. За ингээд зөв суучин. За дараад нь яг утга сэрээ барьчих. За бариарай. Захихаа тий. За одоо улаан лойлон дээр ингээд зооч. Ингээд зоодоо. Зоо. Ой. Зоо. За ингээд зооч юм тийм үү? Бүх зооцсноо. За одоо яадаг вэ гэхээр хутгач яах вэ гэхээр энэ сирэний голоор ороод хэрчнэ. Энэ сирэнийхээ голоор орж хэрчих шүү ингээд. Хэрчилтийн. Хэрчсэн үү? За хэрчгээр яаж ийн? Амны хэмжээтэй болж байгаа үстэй. Амны хэмжээтэй гэдэг нь 3 см-ийн урттай 1.5 мм өндөртэй байдаг байна. Тэгэхээр яах вэ гэхээр амны хэмжээтэй буюу амны хэмжээтэй идэж сурах нь. Энэ бол амны хэмжээтэй хэрчилт. Тэгэхээр энэ сирэний энэ голын нүхнүүд ямар учиртай вэ гэхээр та нарын идэх гэж буй зүйлийг яах нь жижиглдэг байх нь шүү дээ. Ингэж хуваадаг. Ойлгомжтой юу? За ингээд амны хэмжээтэй болчих. Амны хэмжээтэй болсон бүтээгдэхүүнийг яах вэ? Бид нэр зөв ажиллах хэрэгтэй. За бид нар 3 техникээр иднэ. За эхнийх нь болохоор яах нь вэ? Шууд зоогоод амдаа. Гэхдээ ингэж биш шүү. Урдаас нь. Сэрэний 3/1 л амдч орно. Зоолоо амдаа илаа. За нэгт нь яах нь вэ? Зоочдөг. Дараагийнх нь за би энд нэг юм будаа тавьчих заяа. За та дараад нь өөрчлөг яачих. Дараагийнх нь яадаг вэ гэхээр хутгаа 4 уруугаар ингээ барьдаа ингээ барьдаа ингээд энэ эрхэн уруугаа нөгөө талд нь тул ингээд тул ингээ бай. Тэгээд сэрийгээ ингээ далин өрчих. Тэгээ яах нь вэ? Будаага ингэж за одоо энэ будаатай бүтээгдэхүүн байлаа гэж ингэж хамж иддэг. Хамаад тэгээд амдаа. За 2 дахь техник. 3 дахь техник яадаг вэ гэхээр сэрэний артлаар дардаг. Цэвэрхэн. Харж байна уу? Ширээний ард суусан бол ямар ч дуу гарахгүй. Чимээгүй байна. Тэгэхээр яах вэ гэхээр халмах сэрээ дуурахгүй. Ам хаалттай жислэн. Тэгээд халбах сэрээ дуурахгүй. Сэрээнийхээ артлаар яг дарна гэсэн. Ингээд бид нэр 3 техникээр иддэг байх юм шүү дээ. Бидний хамгийн чухал зүйл бол шүл. За шүл яг уу гэхээр шүлийг бид нэр идэхдээ яадаг вэ гэхээр хүмүүс ихэнх тохиолдолд яадаг вэ ингэж сорж иддэг. Тэгж идэхгүй. Хажуунаас нь сорж идэхгүй. Халбгаа ингэж хажуу талаас нь урд талаас нь байна. Урд талаас нь байхдаа яг уу бас 3/1-ийг амдаа. 3/1-ийг амдаа хийгээд ингэж ид. Тэгтээ сорохгүй, ам дуурахгүй. Тэгээд ам нээлттэй ажиллахгүй. Ойлгомжтой юу? За тэгээд яг үг шүлээ авлаа, амдаа. Шүлээ авлаа, амдаа. Хитрхээ халуун байвал түр пауз авчих болно шүү дээ. Түр ингээд пауз аваад хүлээж иж болно. Ойлгомжтой тий? За тэгээд дараагийнх нь болохоор нөгөө бүлээн зууш байгаа. Бүлээн зуушны хутга бас ингээд жоохон өөрчлөгдөж байгаа. Юм арзар болчихж байгаа. Ийм бүр арзар эртээгээс нөгөөх нь гэсэн үг шүү дээ. Ийм. За тэгээд яг үгээр яг хэрчилт хийхээр яг үгээр нөгөө энэ сиренээс чи өөр болчих шүү дээ. Өндөр болчих байгаа биз? Өөрчлөгдөж байгаа шүү дээ. За үндсэн ол нь яг үгээр хутга нь өөрчлөгдөж байгаа наараа. Эртээ байгааз мах хэрчих зорилттой. Тэгээ яг үгээр нөгөө хэрчилт хийхэд бол нөгөө сирений маань энэ өндөр бас өөрчлөгдөж байгаа. Тэгээд амны хэмжээтэй хэрчилтүүд хийх. Ойлгомжтой юу? За тэгээд хамгийн сүүлд яг уу гэхээр десерт ирж байгаа. Десерт. За ийм дараалтаа хооллох нь шүү. За ресторанд ороод яг уу гэхээр бид нар үйлчлүүлж байхад их тохиолдол хүмүүс ингэдэг. Зөөгчөө гэж муухай орлоо. Энэ бол соёлгүй хамтлаг. Тэгэхээр бид нар яах ёстой вэ гэхээр
халбах сэрэний хэлээр ярьдаг зөөгчтэй. Халбах сэрэний хэлээр. За би хэрвээ хоёр ингээ хажуу талд нь тавьсан байна шүү дээ. За ингээ тавьчих. Ингээ тавьчих. Ингээ тавьсан байвал ингээ хажуу талаа тавьсан байвал би төр пауз авсан байна гэсэн. Зөөгч хараад. Ингээ тавьсан байх юм бол би идэж ийн төр пауз авсан байна гэсэн. За ингээ голлоолоо тавьчих. Ингээд. За ингэж тавиад орхицсан байх юм бол би хоолоо идээд дууссан гэсэн. Би хоолоо идээд дууссан гэсэн. За 9-ийн тоон дээр явуучих. Ингээд. 9, наа чи 3. Зүүн гартал руугаа. Зүүн гартал. Нааша. Нааша. Биш ээ, эргүүл. Эргүүл. Зүүн гартал руу. За ингээд тавьсан байх юм бол хоол гоё амттай байлаа. Би хоолоо идээд дуусчлаа гэсэн. Зөөгчтэй ярих шаардлага байна. За ингээд нэмэх болгоод тавьчих. Ингэж тавих юм бол би дараагийнхаа хоолыг идья гэсэн. Дараагийнхаа хоолыг идье гэсэн. За энэ сэрэний голоор нь оруулаад ингээ голоор нь оруулаа ингээд. Тэгээ ингээд тавьчих ингээд X. Ингэж байх юм бол хоолчин амтгүй байна гэсэн. Ресторанд ороод хизээж зөөгчтэй ийм байна, тийм байна, да ярих ямар ч шаардлага байхгүй. Би ямар нэгэн зочинтой ирж байгаа. Тэгвэл тэр хүнтэйгээ л ярилцсан. Гэхдээ би хутаг халбагны хиллэгээрээ зөөгчтэй ярилцсан гэсэн. Тэгвэл ингээ зөөгчөө гэдээ орлоод иж болохгүй. Энэ бол буруу. За. Ресторанд орсон бол ямар нэгэн хүнтэй хоол идж байгаа бол хоол идж байгаа үнэрийн хүнтэйгээ харьцахтаа явах вөхөр ресторанд өөрийн ийм хувийн эд хэрэгслээ яах нь ширээн дээр гаргаж тавихгүй. Хизээж болохгүй. Энд зөвхөн ресторанаас өгж байгаа зүйлс л энэ дээр байна. Хизээж хувийн хэрэгслүүд ширээн дээр байж болохгүй. Заавал далт хий. Хизээж ил болгож болохгүй. Тэгээд яг хоолоо идэхдээ яах вөхөр ерөнхийдөө бол бид нар ингэж зүйлдээ. Одоо би ингээд миний өөдөөс хүн хараа сууж илээ гэхэд би аваад яг нөгөө хүнийхээ нүдний харааны төвшнүүд би ингэж идэх хэрэгтэй байдаг. Тэрнээс биш ингэж биш. Ингэж доошоо идэх биш. Энийг бид нэр юу гэж нэрлэдэг гэхээр мэрэгжлийн хэлээр нохоо идэл гэдэг. Нохоо ингэж иддэг үстэй. Тэгвэл хүн яах нь вэ? Хүн зөв идэх ёстой. Хооллохдоо ингэж идэхгүй, дуурахгүй, ам хаалттай. Хоолн дээр ярихгүй. Тэгээд хоолоо бүтэн залгисны дараа усуу. Энэ бол хоолны соёл буюу ширээний ардах соёл байлаа. За та хэдэд асуух зүйлс байна уу? Тэгээд ингээд тавьчихаар чинь зөөгч нь өөрөө ойлгох юм уу? Зөөгч нь ойлгоно шүү дээ ингээд тавьчих бол. Энэ хоол нь амтгүй байна даа. Тэгээд яах нь вэ? Галтгаар руу ороод энэ тэдгүүр ширээний тэр зочин энэ хоол амтгүй байна гэж хэлгэнэ шүү дээ. Галтгоонд ороод хоолоо их үү? За одоо тэгэхээр яах вэ гэхээр хэдүүлээ эхлээд бүгдөө явж гараа угаана. 0 руу ороод гараа угаагаад тэгээ хүрээд ир. Тэгээ багт хуваагдаад хоолоо идэх үү. За let's go. Мах. Байгаль эхийн олон сая жилийн турш урлаж буй хамгийн нууцлаг бүтээгдэхүүн бол мах. Бидний махан дурлуулж буй гол хүчин зүйл яг юу юм бол? Үнэр нь үү? Амтан бүтцэн үү? Эсвэл амьдралдаа зооглож байсан хамгийн сайхан стейкний тань дурсамж үү? Мах бол бидний өнгөрсөн үеийн онцлог шинж. Өнөөгийн амьдралын салшгүй бүтээгдэхүүн. Тэгвэл ирээдүйд яаж хувьсах бол? Бид ирээдүйн хамгийн чанартай махыг одоо цагт бэлдэж байх боломжтой юу? Шинэ мах, амттай мах, эрүүл мах, байгаль орчинд ээлтэй, бас мэдээж антидотж ээлтэй. Prime-ит яг адилхан ихтэй өөр төрснийх. Бид антидот шаардлагатай хэрэгцээг хангах үүднээс хамгийн сүүлийн үеийн технологиг ашигладаг. Дэлхийд цорын ганц онцлог болох бэлчээрийн мал аж ахуйг
эрчимсэн фермийн аж ахуйтай хослуулж өндөр чанартай Монгол үхрийн махыг өдөр бүр цогцлоож байна. Чандагны талын шимээр тэжээгдсэн Монгол үхрийн махыг дэлхийд дахинд нийлүүлэх аялалдаа бид гарсан. Харин та бэлэн үү? Prime-ит махны хувьсгал. За одоо хэдүүлээ яг үхээр 2 багт хуваагдсан байгаа тийм үү? Энэ хэсэг бүргэрийн, энэ хэсэг паста инэ. Ер нь бол та нар бүгд дуртай. Алууштай тий. Гоё юу? Гой. Тэгээд Спагетти хийсэн. Гэтэ 2 группээр хуваагдахтай спагетти хийсэн. Нөгөө групп бүргэр хийсэн. тэгээд хэдүүлэнд нэм шин ногоо аваа. Тэгээ хажуугаар нь заавал нэг шин ногоо нислаад. Тэгээд шин ногооны слайдн дээр явах жимстэй. Тэгээд дээр сүмстэй. Окей юу? Эхлэхөө хэдүүлээ. За би тэгвэл та хэдэд өгчий. Та тараа эхлээд ингэж энэ талхыг эргүүлээд ингэж яагаад энэ дээр масл төрчих. Энэ масл 2-2-оор авч байгаа. За нэг жижиг утга авчих. Энэ утгыг авчих. Тэгээд дүрхчих. Дүрхэд надад буцаагаад өгчөөрэй. За дүрхэд дээш нь харуулад энэ дээр тавьчих. Аавра. За та хэдэд би нэг ажил өгнө. Юу өгөхөөр энийг шоод оруулж ирчээд энийг шоод оруулж ирчих. Болж өгвөл жижигхэн дүү шүү заяа. За би худаг өгье. Чэжин нэрч. Яах юм? Худаг өгнө штэ тий. Юу Би хвээ. нэрч чам. За одоо яах вэ гэхээр хоёр наатах штэ тий. Жижиг шоод оруулж ирчих заяа. Хоёр наатах шигсэн жижиг шоод оруулж ирчих. Аль болох жижиг шүү заяа. Хамгийн жижиг нэр. За. Дүрч шүү. За. За чи нэг ирчих би нэг ирчих. Дүрхэд Хоёулын дээр дүрийн арга байдаг. тий. Хоёлын дээр дүрч. За дүрхэд авчих. Тэнгууд нь би та хэдэд юу дараагийн ажлыг чи өгөөд өгөө явчих. За юу. Дараагийн ажлууд намархаа. Хэрч хэрч зүгээр хэрч хэрч. Орсон юм лээ. За болж гинөө. Болцсноо. За одоо төмөрн дээрээ дээш маслаа дээш нь харуулаад төмөрн дээрээ тавиад буцаага өгч. Тий. Дөрүүлэн нэг. За тэгэхээр та энэ хийж байгаа зүйлсийг яг гэртээ дахиад давтаад хийх юм биш лээ. Чадна үстэй. Судгүй тий. За окей. За одоо хэдүүл яг хөөхөр энэ махыг 4 ууч. Яг ижлэхэн 4 уу. Чадах уу? За. За далхаа энэ дээрээ тавиад нааш өгч. Маслаа өгч. Окей. За. Супер. За одоо яг үхээр бүргийн талхаа биш үү те. Шанх шүүгэнд явуулах юм. Энийг жоохон өгчээ. 2-2-оор нь явуулчих төө. Ингээд. За эхний 2 талхыг нь явуулчих зэ. Ерөнхийдөө шанх шүүгэнд энэ нөгөө дотор талын бас шажигнуур болгохын тулд масл төрчихсөн байна гэсэн. За одоо ингээ 200 юм дуудахгүй. Үсээ 3 минут. 3 минут хүрхүүл. За, хоёр махаа ийш нь өгчих энэ тавган дээр. Ой, тавгаа ортулчих. Тавгаа ортулчих. За одоо та нар яг үхээр бөөрийг хилөөд тэгээд энэ бөөргийнхаа талхны хэмжээтэй ингэж тавьж агаад ингээд бөөрийг хилчих гараараа. Юун дээр тавь. Паднуусан дээр юунд тэгээд гараараа ингээд дараад ингээд хараа. Ингээд. За би харуулах уу нэг. За аж. Жижиг том. За харж байгаа энэ хараа ингэ шүү. Наашаа харж байгаа. Жох хойш шүү. Ингэж яагаад ингээд хараа. Ингээ бүргэлчих واخхой. Окей юу? За. За манай нөгөө хэд яаж чинь? Тавгүй юу? Тавгүй. Болж шүү. Жижиг том. За яг уу. Ууштараа. За. За барыг энэ луун ч болчихно доо. Хангалттай. За тэгвэл одоо энэ лав Болчлоо. Нэмэр хөөхөт. За одоо ингэ энэ хайрлалтайг энэ голд аваад. Энэ тавьчих. Наашаа. Ийш тавьчих. За. Яг доотлч юм асаа гуруугаа. тий. Дараад асаа.
Тэгээд эргүүл. Тавьдаг. Тавьчих. Гөө. Энд хүний дээр шарна. Хоёул хэдүүлээ 2-2 шарна. Яаж шарахаа хэдүүлээ харна гэсэн. Босно уу? За би хараад байж байгаа. Одоо л гоё. Нэг биш. Толгой. Энэ бэлэн ямар юм хэцүү юм бэ? За. За одоо наас чи яах вэ гэхээр тавьдаг. Зөөр. Энэ гоё. Одоо эндээ жоохоо юу яач. Одоо энийг Босоод өгч. За яах. За болно. Болсон. Гээд. За одоо эхлээд 2 махаа шараад дараад нь 2 махаа шарах шүү зэ. За. Ямар гоё юм. Би 2 дөө штэ те. Нэг юу. За яах. Оппала. За. Ба, 2 энэ дотор байна штэ те. 2 юугаа сольчих. Одоо аваад. За окей, одоо би очлоо. Дараагийн 2-ыг навчих машин. Тэгээд наашаа юугаа өгч. Нааш өгч. Би авч. За одоо чи ирч. За. Боломжтой ирч. Гээд за тосоо өгч идэв. Нааш өгч. Тэгээд за. За одоо яах вэ гэхээр үгүй. Асаа энийг асаачих. Доотлолт нь байгаа. За доотлолт нь юу байгаа? За одоо эргүүл. Тултал нь эргүүл. 20 хүртэл нь эргэсэн үү? Ирсэн. За тосоо ичих маань. Наадхаа асаач. Чи. Тэгэхээр хий. За болсон. За. За тос ич. За. Арай болоогүй. Арай болоогүй шүү. Энэ цооц нөгөө таны махач янзтай. ингэж ирэх. Арай болоогүй. Оо, дэм. Фильц. Хотлаарсима. Ма. Одоо Энэгээр хотгоч. Сонгоно энэ заяа. За, эхлээ байж байгаа. 2 маха. Уурна. Сайн халсны дараа шүү. Намайг дуудаа шүү. Яг утаа гарахаар нь дуудаарай. Утаа гарахаар нь дуудаа шүү заяа. энэ утаа гарчлаа. За, одоо ингэж байшуулчих. Ингэж. Гоё моо юм шүү те. Жохон голруу. Дахиад жохон. За нөгөө. Тэгэхээр нөгөө 2 маха тавьчих. Ямар амар. За, нөгөө 2 маха тавьчих. Ингэж бол Жохон ийш нь олчих. Ингэж. Жохон ингэж. За. Маха тавь. За. За. Супер. За. Одоо 2 маха жохон ойртуулчих. Захаас нь. За. За одоо ингээ хөдлөхгүй өрхөн. Түр үлээж. Гой хайрс тогтно. За, соус болцсон. Одоо хэдүүл яах вэ гэхээр та хэд салат хийн. Соус чи ингээ болчихж байгаа. Энийг болохоор яах вэ хэдүүлээ шарсан төмстэй. Тэгээ шарсан төмсөө их тосон шарсан. Тэгээд хэдүүлсэн бургер ерөнхийдөө ready болж шүү. За. Гээд зя. Халж гин үү? Яг халсны дараа хийлээ шүү зэ. Халсны дараа намайг дуудаарай. мах шарахад тэр шарж байгаа нээр гой санагдаад ёш гэж дураал. За одоо энүүгээрээ барьж хагаад ингээд эргүүлчих. За очлоо. Барь. Маха ингээд барь. Тэгээ эргүүл. Оо, voilà. Энэ өгөхгүй юу? За бүгдийг эргүүлчих. Халсан уу? Ажиллахгүй юм шүү. За махаа. Одоо байж. Түр хүлээж. Түр хүлээж байгаарай. Эргүүл. Voilà. Супер. Яг болж шүү наач. Яа, мундаг юм бэ. Зя, болж гин үү? Супер. Одоо яах вэ гэхээр хараа. Одоо ингээ хайс тогтсон байгаа. Вау, супер. Ямар гоё хийж байна. Одоо энийг яах вэ гэхээр шарх шүгэндээ. Тэгээ болоо. Тий, шарх шүгэндээ. Шарх шүгэндээ яах нь вэ? 200 юмд яг баримжаагаар за нэг 100 г мах гэж чинь нэг 10 минут юм уу? 15 минут, 10-аас 12 минут мах бүрэн болно. За, согино ичих бүгдийг. Хий. Утгаад сайн утгах шүү заяа. Хэдүүл соус. За. Одоо нөгөө талах дуусан шүү дээ. Яг ийм бодоо гараад ирэнгуут нь маха зөрүүлээ ичнэ. Одоо хэдүүлээ яах вэ гэхээр өөрөө өөрсөндөө салаад бай. Паста сорсон. Пастан дээр нь 2-3 ингээд бяцлаг нэмээд хийгээд. Тэгээд тийм томат тэр
амтлагч гэх юм уу да. Тим минь хийсэн. Хуурж. За наа чи яаж юм? За хідүүлээ наашаа энэ дээр төвлөрөө. Наашаа өрөөдөр. Энэ юун дээр өрөөдөр. Энэ сонгон дээр өрөөдөр. За. Сонгонтой хоол хийж байгаа тохиолдолд заавал Агийн гаргадаг шүү заяа. Агийн гарчвал хуурна. Яагаад вэ гэхээр дараад нь хоолн дотор ийм сүү эсвэл сүүсүүн бүтээгдэхүүн орох юм бол ээдчдэг байхгүй юу? Тийм учраас Агийн заавал гаргана. Нэгт нь. Хоёрт нь яах нь вэ? Цагаан сонгоныг заавал Агийг гаргахгүй бол биогаз үйлдвэрлэн буюу унгадаг гэсэн үг. Тийм учраас цагаан сонгоныг заавал бүрэн болгож идэнэ. За ийшээ хажууд чи авчих. Түр авчих. За энийг нэм. Энийг нэм. Ийшээ аваа. Тэв. Наа чи мод учраас яах. За хий. Тэсний. Бүгдийг нэ. Шууд хий. За дараагийнх нь. Болоогүй шүү. За. Одоо яах нь вэ? Халбаар ингээ хус. Болоогүй. Дахиад жоохон уурж. Босноо. Баана. Супер. За одоо буцаага тавьчих. За одоо сайхан эргүүл. Хутга. Жоохон хутга. Одоо галаа багасчих. Галаа 5 руу очичих. Доор чинь 20 дээр байна уу? Наадха 5 болгочих. Эргүүлээд. 5 болсноо. За 5 дээр. Одоо ингээ жоохон үлдээчих. Энэ бол юуны чинь сүмс байхгүй юу да? Спагеттины чинь үгүй. Пастаны чинь сүмс байхгүй. Тэнд махны явж. За. За энэ болчихжээ. Энэ талгуулсан байна араа. Ола. Гой болцоогоо. За. Шарх шүгэнд явуулахаар ийм болно шүү заяа. Талх. Окей юу. За. За одоо яах вэ гэхээр хідүүлээ. Маха. За ингээд махыг байна шүү дээ тэ араа. Хоёр талаас нь ингээд шарч байгаа үз. Хайруулын тавгаа сайн халаасан шүү дээ. Тэгээд ийм гоё болж байгаа үз. За одоо яах вэ гэхээр шарх шүгэнд ич. За мартахгүй дээ сануулаарай. За би мартчихад байна шүү. Sorry. За өөрөөсөө тавгийг хажуу талдаа тавьж байгаад. За бид нар юу гэж хэллээ? Амны хэмжээтэй идэх ёстой тийм үү? Тэгвэл салаад навчийг яадаг вэ гэхээр амны хэмжээтэй дасддаг байхгүй энэ араа. Амны хэмжээтэй. Өөрсдийнхөө идэх хэмжээгээр тавгалчих. Улаан ногоон гээд. За тэгээд та эдийн креатив байдлыг харъя. Хэр одоо гоё яах нь вэ? Уралдах биш зүгээр л өөрөөсдийнхөө гоё тавгалж. Ногоон, улаан хоёрыг холио тэгээрэй заяа. За let's go. Өөрөөсдөө дастаад нөгөө өөрийнхөө амны хэмжээтэйгээ дасчих гэсэн. За, наа чи болцсон тийм үү? Гоё. Дараа нь. Вала, супер. Болж ийн. Нөгөө хутга гоё штэ те. Тэрүүгээрээ өөрөөсдөө бүргэр дээр хоёр зүсэм юу тавина гэсэн үг. Явахгүй ч болно. Гэтэ өөрөөсдөө мэдээлэл явуулж байна. За, салаад навчаа болцсон бол буцаагаад өгч улаан ногооны гоо зэ. За энэ махыг нэг шалгаацгаая. Тэ 8 хүн дээ. Босноо. Болоогүй. Болцсон. За одоо наа чи ер нь бол болцсон зэ. Байж байгаа. За та хоёр хуурж уурж. Наа соус чинь би ингэнэ. Юу чинийх юм уу? Чи ийм жоох нэг идэх юм уу? Нэмэхгүй юм уу? Жоох нэмчээч. Юу висэхтэйснэ. Явсны чи. За энийг бол жоохон давсалч. За. Хоёр юугаар ирчих зэ. Нөгөө улаанлал ирчих хоёр нийлж байгаа. Идэг үгүй. За одоо яах вэ гэхээр надхаа од энэ тавьчих. Маха. Онтраач. Даах нь уу? За наана төв. За яг зүг. Паста хийхэд бол тийм хэцүү зүйл байхгүйсэн. Харин бүүргэр хийхэд нь л хэцүү байна даа л гэж бодсон. Нөгөө нэг юмудаа шараад түлхчихчгөөдэй гэж аваад хэцээсэн гэж бодчих. Амар өсөж гин үү? Айгуу үсэж. Өссөн шүү дээ. Махыг бид нар зөв шарах хэрэгтэй гэхгүй хит удаан хүчтэй гал дээр явуучих юм бол яах нь? Энэ дотор байгаа шимтжил уусаад алга болчихдог. Одоо ийм үүсэж штэ ийм нэтэг үүсэж те энэ уураг нь. Хэрвээ энэ ингээд гадагшлаад ах юм бол шарах шүгэний температур нь өндөр байна гэсэн үг байхгүй. Хэрвээ ингэж гадагшлах юм бол. Тийм учраас яадаг вэхээр би аваад жоохон амрааж байгаа гэсэн үг байхгүй. Махыг жоохон амрааж төр үлээж. За. За салаад болчихоо та хэдийнх.
Oh my god. Одоохоо. За одоо тэгвэл ингэ. Амар. Наатаха. Юу яа? Та хэд биш үү? Ингэ. Эднэ. Маа. Эдэн шүү. Томато энэ дээр тавь. Эдэн шүү. Дөрүүлээ нийлээ. Томато энэ дээр тавь. Дөрүүлээ нийлээ тавьчих. За наа чи болж юу? Аа бацаа. Ямар амттай бас али амсыг. Намсаа бас. Гоё уснаа. Тэр айгүй гоёсон. Давс ихцээ. За яриач. Гоёсон агш. Нэрээ юу? Нэрээ. Юу амаараа тангарч. Дахиад жоохон давсалж. Жоохон давсалж. Явуулаарай. Аа, давсал. Энэ жоох төвөө батсан байна. Далдгоо гэж яг багийн ажил واخгүй юу? Супер. Со, болцсноо. За одоо энэ дээрээ жоохон тавьчих. За тэгээд нөгөө хоёртоо бас жоох өгч. Яа, тань ч та. Жимстэй айлын өгч шиг жимс тавьж байна. Энэ хоёр. Одоо жимсээ тавих ч юм байна. Өөрөө өөртөө идэх хэмжээгээр хэрчээ тавина гэсэн. Харин тий. Бэсэст оолно. Осноо. За одоо өөртөө идэх хэмжээгээр жимснүүдээ ирчээд өөрөө өөртөө тавьчих. За. Тэгээ анар байна. Би ерөөсөө идэж үзэж байгаа. Осноо. Энийг ч ястаа гоё тийм. Энд амар гоё улаан. Яа. Яаж шилээ. Зүгээр ингэж юм. Амар. За болцсон бол салаатан дээр энэ сүмсийг тавь. Нөгөө хоёр ч юм уу. Ээлжлээ тавьчих заа. Гэтэ энэ гоё амтгах юм болов? Хоёр ихлээ тавьчих. За. Бүргэрээ өрий. Аа, өрөх واخгүй юм аа. За, одоо яг үхээр энэ уул байна штэ, энэ уул нь. Гоё. Энэ дээр нь энэ коктейл соуснаас тавин заяа энэ. Аа, хит их тавьчихгүй ш. Тэгэх юм бол нөгөө бүргэр яхаар яах нь вэ? Махцахаад яваад байхаар доош унж штэ. Тэгээд та бүргэр дээр нэг жоохон салаад навч тавиул тавь. За. Тэгээд салаатан дээрээ штэ. Аль нь тавих уу? Тавихгүй юу? Аль нь тавихгүй л өгчий. За маа, хоёр дүүл тавь. Би энийг. Зя. Логшо. Одоо сайхан. За утгаа арчичаарай бүгдөө. За. За болсноо. Арчих. За. Олон дээр нь гэсэн юм би. За. За би дээр туслаа явчих. За сайхан арччих. Гяс арччих. Гяс арчаарай. Галтоогоо эмнэлэг шиг зэвэрхэн хурдны зам шиг тодорхой авах хэрэгтэй шүү. Дахиад селфидаг нэг шиг гэж. Болцсон юм уу? Одоо наач. За. Минийх ч гэсэн. За селфит юунуудаа тавиад Багшаа. Бид нөгөө нэг гоёмдоо хийгээгүй шүү дээ. Тийм. гомонго би нөгөө цагаа эмнэх гээд чанцсан байгаа заяа. За яа чи болж гэнэ үү? Болцсноо. За одоо наатхан дээрээ салаад навчаа тавиад. Болцсон юм уу? Одоо битээ төлөө. Нэр юу? Наач юу юм? Дэлбэрх гээд байна. За яах. Жохон л тавихгүй. Нөгөө нэг жимсний менеж юм шиг. Яам гонтой. Наа чин сүмс واخгүй юу? Яам гонтой. Гоё юмтай байна. Багшаа дахиад хамбага гэж. Одоо очлоо. Тэ. Энэ нэвтрүүлэг болоход анхандаа угаасаа амар сандраал ингээл байж юм чи ингээл найзуудтайгаа найзлал ингээл юу яхаар ингээл барыг нэвтрүүлэгт орж байгаа гэж мэдгүй зүгээр ингээ хоол хийж байгаа санагддаг юм л. Өөр гэртээ ингээ хоол хийж байгаа. За. Өглөө. Оо яа. За. Одоо махад тавьчих. Махад тавьчих. Гэж махад. За
байна. Би энийг авчиж. Энд зүгээр боолн дийчих. Төмөр боолн дийчих. Төмсөө. За. Яг одоо. Тэгээд улаан дойлоо тавиад. Тэгээд хэдүүлээ. Бургер өөрөө бас амархан юм шиг бодож бас ажиллагаа шаарддаг юм байна. Та нар ямар махаар хийж байгааг мэдж байгаа юу? Хөнөө. Праймити үг юм. Праймити үхрийн мах бай бүргэн дээр зоогороо зэ. Праймити үхрийн мах штэ. Абиш тавьчих. Хашин дээр юм. Дараад нь дээр нь тавьчихсан. Өнөөдөр бургер анх удаа хийсэн. За, одоо асаач. Цэвэрлчих, жоохон цэвэрлчих. Наа, жоохон цэвэрлчих. Салаатан дээрээ бос. Хоёр болцсон юм уу? Oh my god. За, одоо яг үхээр Төмпөн шаасан ба. маа бүргээр тавглаа. Наана тавьчих. За, одоо өөрсдөө идэх хэмжээгээр фрайсаа тавь. Вала. Уучлаарай агшаа. Тэр бургерийн баг бүр амар гоё яригдаад. Харин бүр ингээд хажууд нь төмс мөс тавьж байд нэстэ харж байна багшаа. Та нар ч гэсэн одоо авсан. Амар гоё үл зэ. За, ичгэр одоо Өнөөдөр одоо сервер юм биш. одоо хийсэн гэж ялах гэж байна. Гас. Плиз. Гойма. Бид ч одоо сервер ингэж тавьж байна. За, одоо бүргээрээ тавьчих. Фрайсаа нэмээч. Бургер хийх амар гоё юм байна. Амар хурдан л хийд юм байна. За, одоо яг үхээр фрайс дээр энэ парслинаас татчих. Парсли. Сос бэй байж болно шүү дээ. Яг. Good. Шууд талын осох гэж. Тий, за болно. Болно, босоо. За, талын чай шүү. Зүгээр. Хий. Сүн крем. За. Буцсан уу? За. Үгүй. За, одоо хажууч нь авчих. Тэгж жагаад нааш ортуулчих. Гоё өнөрч гэнэ үү? Паста, креми паста. Манжаара. Нааш ортуул би харъя. Тэр төмс өгөө шүү. Яасан гинэ? Энд яг төмс идэм байна. Төмс идэх шүү. Нааш ортуул би харъя. Багшаа саам. За боссоо. Амсахгүй мэн. Буцсан юм уу? Энд халдаггүй гэх штэ нэ. Асаагүй юм шүү. Асаага чи. 20 дээр яваа юм уу? Та ч 20 дээр тавих шүү. Та 2 дээр тавьсан байж та нэ. 20. 20 дээр тавьсан. За наадах утгач. Буян багш. Нэг сэр өгсөн байхгүй юу? Тэгээ эхлээд тэр спагеттиг ингээд бослож захтаа тэр нь хийсэн ч гэсэн дахиад хиймээр санагдаад атга дүүрэн явж байгаа дахиад тэр спагеттиг хийсэн чинь амар ялцахаа болсон мөлий. Гэтэ яг гоё сэр амтагдаад амар гоё байсан. Маха зүгээр халаач. За одоо ингэ нааш өрөд. Ингээд жоо паста заад. Вала. Вау. Яг гурвал шарал. За одоо энийг дээр нь бүгдийг хийчих мах. Йоо. Тэгэл хийж. Шууд хийч. Ингээ гараараа ингэ. За болсон уу? Супер. Одоо пастага тавуулчих. Шууд тавг руугаа хийчих. Харж байгаа. Яг. Ой, гой цэвэрхий гэрээ. За наа салаад өгчих нааш. За цэвэрхэн байна. Good. За цэвэрхэн ажиллана шүү. Цэвэрхэн ажил болно. Болсон. За одоо дараагийнхаа. Хөөе. Ямар хийж. За яах. Буслан хална. Халах ёстой. Буслах. Үгүй унтраахгүй. Буслахч. Спагетти яг энд хийсэн спагеттиг гэртээ очиад хийж чадах байх гэж би бодсон. За бидний хийсэн бэлэн боллоо. За ямар вэ? Гоё юм уу? Өөртөө их боломжтой үстэй. Тийм байна. Тэгээ хоолыг бол маш хурдан илжтэй хэдүүлээ. Нэг 20 минутын дотор бол хангалттай хийж чадлаа шүү дээ. Тийм лээ. Тийм 20 минут л болох шүү. За та эдээс өөр асуух зүйлс байна уу? Хоолн дээр асуух юм байна уу? Өсөд байна уу? Өсөд юм яахгүй наа. Орохгүй байна. Толгойд юм. Бодол орж ирэхгүй байна. Ядарсан уу? За. Хаал. Өнөөдрийн дугаард бид хэрхэн ширээний ард зүв суух,
хооллох талаар та бүхэн танилцууллаа. Primate махны хувьсгал. За, хоол идэггүй. Let's go. За хооллаарай. Би та идэд бэлэгтэй. Гоё. За цааш нь дамжуулаад өгч. Хоол идье. Тэгээд бэлгэнүүдээ цааш нь дамжуулчих маа. Цаг гаргаж ирсэн баярлалаа. Баярлалаа. Супер аа. Билээ өгсөн баярлалаа. Би өвлийн өвгөн аа болчихоо яваа. Cheers. Cheers. So, Primate мах уу. Энэ доод тавьчих дээ. баярлалаа ирсэн. Баярлалаа. Баярлалаа. Урьсан баярлалаа.